манлайлал болон манлайлагчийн талаар хэр сайн мэдэх вэ? Бид танд дэлгэрэнгүй тайлбарлая. Манлайлал гэж юу вэ? 1933 онд хэвлэгдсэн англи хэлний Оксфордын толинд өгүүлснээр лидер буюу манлайлагч хэмээх үг нь 1300-аад онд гарч ирсэн бөгөөд лидершип буюу манлайлал хэмээх үг 19-р зууны их хүртэл тэмдэглэгдээгүй байсан байна. Манлайлал хэмээх үг бусад хэлэнч мөн саяхан болтол байгаагүй бөгөөд энэхүү шинэхэн ойлголт нь урт ба богино шинжлэх ухааны үндэслэл болон практик чиглэл бүхий маш олон тодорхойлттой. Манлайлал гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм. Өөрөөр хэлбэл хаашаа явах чигийг загчлуучин гэж ойлгож болно. Манлайлалын ур чадварт суралцах эзэмших нь хүн бүрт нээлттэй, боломжтой бөгөөд гагцхүү өөрийн зорилготой тууштай, суралцагч, шинийг эрэлхийлэгч, зөв хандлагатай байвал жинхэнэ манлайлагч болж чадна. Удирдагч болон манлайлагч хүмүүсийг шинж чанараар нь харьцуулан үзвэл удирдагч чамайг буруутгадаг бол манлайлагч алдаа гацхад тань тусалдаг. Удирдагч үргэлж би гэж хэлдэг бол манлайлагч үргэлж бид гэж хэлдэг. Удирдагч өөрийгөө магтдаг бол манлайлагч бусдыг урамшуулдаг. Удирдагч чамайг сүрдүүлдэг бол манлайлагч чамд итгэдэг. Удирдагч яв гэж хэлдэг бол манлайлагч явцгаая гэж хэлдэг. Удирдагч хийхийг шаарддаг бол манлайлагч үлгэр дуурайлал үзүүлдэг. Удирдагч чиний чадварыг ашигладаг бол манлайлагч чамайг хөгжүүлдэг. Удирдагч чамд тушаадаг бол манлайлагч чамаас асуудаг. Манлайлалыг дотор нь автократ арга барил, демократ арга барил, мөн либерал арга барил гэх 3 хэсэгт хуваадаг. Автократ арга барил нь бүрэн эрхийг өөртөө төвлөрүүлсэн ажил хийх арга барилыг тулгадаг, шийдвэрийг ганцаарчилж гаргадаг, ажилтны оролцоог хязгаарладаг бол демократ арга барил нь ажлагчдын шийдвэр гаргах үйл явцад татан оролцуулдаг, бусдад бүрэн эрхийг шилжүүлдэг, ажлын арга барилыг тодорхойлохдоо бусдын санаа санаачлагыг дэмждэг, ажлагчдыг дасгалзуулж чаддаг. Харин либерал арга барил нь ажилчдад ажлын арга барилыг сонгох, шийдвэр гаргах эрхчлөөг бүрэн олгодог. Манлайлагч гэж хэмбэ? Манлайлагч гэдэг нь ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч хүнийг хэлнэ. Манлайлагчийн үүргийн хувьд үлгэрлэх буюу үзэл баримтлал, зорилгоо тууштай хамгаалж, ёс зүй, шударга зан чанар, мэдлэг чадвар, туршлага, хариуцлага, үйл хөдлөлөөрөө бусдад үлгэр дуурайлал болж байх. Чиглүүлэх буюу бүгдийг эртнээс бодож төлөвлөсний дагуу хийж хүмүүст хүрэх зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгөх. Бусдыг сэтэлжүүлэх буюу хүмүүстэй ач холбогдол өгч, адил боломж олгон тэднийг үзэл бодол, санаагаа илэрхийлэхийг хүлээн зөвшөөрч хийж бүтээх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөх. Нэгтгэх буюу харилцан итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлж, хамт олноо нэг зорилго, нэг санаатай болгож багийн ажиллагааг хөгжүүлэх. Өөрчлөлтийг хийх буюу чөлөө цэцгэлгээтэй шинэлэг арга барилаар ажиллаж, байгууллагаа шинжилэлт бэлтгэн, шинжилгээг хэрэгжүүлж, эерэг өөрчлөлтийг авчрах ажилдаа бүгдийг зориулах. Одоо бүгдээрээ уламжлалт удирдлагатай байгууллага болон манлайлагч удирдлагатай байгууллагыг хооронд нь харьцуулан үздэцгээе. Уламжлалт удирдлагатай байгууллагын хувьд манлайлал нь удирдлага болоод ажилтнуудын хооронд итгэл үнэмшил үүсдэггүй, ажилтнуудтайгаа ярилцдаггүй, санал бодлыг сонсдоггүй, дэмждэггүй. Харин сэтэлжүүлэлтийн хувьд ажлаа хөтлөн явуулахдаа ихэнхдээ айлгах, дарамтлаг аргыг хэрэглэдэг бөгөөд ажилтнууд байгууллагатай тунтаагүй ханддаг. Харилцан холбооны хувьд мэдээлэл их төлөв дээрээс ирэх бөгөөд үннээс гуйвсан буруу зүрүү байдаг бөгөөд ажилтнууд мэдээлэлд үл итгэсэн байдлаар ханддаг. Харин манлайлагч удирдлагатай байгууллагын хувьд манлайлал нь удирдлага болоод ажилтнууд хоорондоо харилцан итгэл үнэмшил бий болгож ажилладаг бөгөөд ажилтнууд аливаа асуудлаар удирдлагатай ярилцахад бэлэн байдаг бөгөөд тэд ч мөн санал бодлыг сонсож дэмждэг байна. Сэтэлжүүлэлтийн хувьд сэтэлжүүлэх стратегид хамтын ажиллагаа, оролцоог хангах аргыг өргөн хэрэглэдэг бөгөөд ажилтнууд байгууллагатай тунтаатай ханддаг. Та удирдагч уу эсвэл манлайлагч уу?